Юу хин зас. Дага бөмбөг дага давж байгаагаа эргүүлж байна. Наач яаж юм? Болчихно. Бис очоо. Халаан болчихно. Жоо зүүн тийш дали юм. Яг нэг турныхоо энэ талаас хайцсан байгаа болохоор тэгж бодоод тэгээд энэ гэж бодлоо. Өөчөө ахмаа шатар зургийг мэдүүлэний зураг авахгүй. Авцаа. Тэгээ гол нь манай номер маань дөрөмаа. Хэдэн номер юу? Шинэ хэлтөө. Шинэ хэлтээ бичсэн шүү дээ. Арга байна. Ой, хас хоёр юм баатар юм бодож шүү. Тасчул шинэ хас хоёр юм хас баатар юм. Хас баатар батэртэн аяа. Аль нь ахгүй. Батэртэн. Аги чи оноо ичих юм. Энэ оноо хайна оноо. Ирмэри шивцээ уустай. Шивцээ. За Валид спортын олон улсын мастер Жаргалын хаян хэрвэгийн нэрэмжит минутын улсын аврагчлал тэмцээний 8 насны алтан медаль тэмдэг тоглолтод явагдаж байна. За Өмнөг аймгийн 3 төсвийн баг тамирчид нийслэлийн 21 дэх сургуулийн баг тамирчид буюу Уур хашийн 21 тоглолтыг эхлүүлсэн. Эхний ээлжийн тоглолтын оноо найрцаг 3-1 боллоо. Уцаараа тайлбарын дуу сонсдог. Яна найрцаг 2-3. За Өмнөг бол өнгөрсөн жилийн 8 наснд бас алтан медальд гарч тоглож ирсэн нэг сайн санаж байна. Өнгөрсөн жил Өмнөг аймгийн өдөрт албаны нэр дээрээс тоглож ирсэн. Энэ жил 3 төс Сумын хаан нэр дээр бас 8 наснд дахин одоо алтан медальд тоглох нь хөвгүүдийн баг өөрсдөж байна да. Ханаа нэрцаа 4-2. За холбоод өгсөн хоёр дээр бол давтагч болж явах гасарчлаа. За 3 Сумын багаас багийн 17 Тинүү, 16 номерын тоглогч Тэмүүжин, 77 дугаарын тоглогч Тинүү, 9 дугаарын тоглогч Ган Оргил, 7 дугаарын тоглогч Амнал гэсэн одоо бүрэлдэхүүн хүнтэйгээр улсын аврагчлал тэмцээнд өрсөлдөж байгаа юм байна. За 21 дэх сургууль руу шилжсэн багийн 10 дугаарын тоглогч Анар Эрдний давуулалт За өдөр мөс солроод ирж байгаа. За 8 насны тул ерөнхийдөө бас улсын аврагчлал тэмцээнд өрсөлдөд 3 дахь жилдээ өрсөлдөж байгаа юм шиг үү те. 2024 оноос хойш 8 насны мэдсэн минийдэд улсын аврагчлал тэмцээнд. За энэ жил бол 29 дахь удаагийн улсын аврагчлал тэмцээн минийдэдийн олон улсын мастер Жаргалын хаян хэрвэгийн нэрэмжит зохион байгуулагддаг. Тэгээ сүүлийн жил ерөнхийдөө хамар хүрээ хэлсэн хүүхэд багчууд олноороо сайхан спортоор дурлан хичээлж байна. Багш тамирчид маань одоо сум орнотог гэлтгөө сайхан хүүхдүүдийн суурийг сайхан тавьж байна да. За 5-3 байцаатай Өмнөг 3 төс онооны тэргүүлэлт яваа. Багийн 17 дугаарын тоглогч Тинүүний мөнх Тинүүний давалт хийсэн. Давалт талаа гадна унлаа. Тооны харьцаа 4-5. За одоо дандаа алтан медалийн дэвтэг тоглолтууд үлдсэн байгаа. Ерөнхийдөө хагшийн тоглолтод хожигдсон багууд нь хөрөлттэй. Хөрөл медалийн дэвтэг тоглолт гэж байхгүй. Хожигдсон багууд нь хөрөл авч 2 хөрөл медальтай учраас зэрэг дээр хожигдсон багууд нь хөрөл медаль авч байгаа бол хоцсон багууд нь алтан медалийн гүйцэх тоглолтыг ихэвчлэж байна. За энэ тоглолтын дараагаар U9 насны алтан медаль тоглолт, 10 насны алтан медаль тоглолт, 11 12 насны аврагын медаль тоглолтууд одоо бас 5 хүнд талбай дээр шууд хөрөх болно. За хойноос өгсөн мөнх Тинүүний давхад дотож байна. Торноос гарсангүй. 21-р сургууль руу мөнгө шилжсэн онооны харьцаа 5-6. За 21-р сургуулийн багаас багийн 8-8 дугаар гэж зоолоо 90 давалтаа гүйцэтгсэн. Урд нь хуурлаа. За 8 наснууд их хөөрхөө. Энэ наснаас ингэ сайхан гоё доороос авалт, дээрээс авалт, давтгааны техник энтрийг сайхан зөв эзэмшиж алхам тентрийг сурж байгаа. Эхний 8 нас өрсөлдсөн эхний жил Дархан политехник коллеж Дархны одоо авчин санагдаад байна. Өнгөрсөн жил 163 дугаар сургуулийн Өмнөг аймгийн өдөрт албаа 2 гэсэн медаль өнгөцсөн санагдаад байгаа.
За тооны ярьцаа 7-5 алилан зааг нь харж түлхээд л байна. Хамгаалсан мөнх тинүүний хамгаалалт. За бусаад байран дээр ирсэн дараагийн мөнгөн дээр жоохон торлоо түлхээд л авлаа да. Тооны ярьцаа 6-7. За алтан медалийн тоглолт шүү. Энэ жилийн Минедэд улсын аврах шалгаруулах тэмцээн эхний 4 өдөр октын тоглолтоор өрсөлдсөн тэмцээн өрсөлдсөн. За сүүлийн 4 өдөр хөвгүүдийн төрлөд явагдаж өнөөдөр медалийн эзэд тодорч байна. За 21 дэх сургуулийн багаас Анар Эрдэнэ давалт үзтгэлээ. За одоо хамгаас ирэх саргийн мөг дараас авалж байгаа дотоод үлдээг давлаа да. За нийслэлийн 21 дэх сургуулиас олон жил одоо сүүлийн дараа үе залгамжаараа сайхан бэлдэж байгаа спортын мастер Дамбын үлзий өтөөгөөс дасгалжуулагч Номын Эрдэнэр одоо багаа дасгалжуулж байна. За өмнө 3 төсөл багийн дасгалжуулагчаар Номын Эрдэнэ одоо багаа дасгалжуулж байгаа. 2 жил дээр алдан одоо бас 8 насны англи улсын аврагч нар тэмцээний медалийн гүйцэх тоглолт хийж байна да. За жоохон тавтай тоглоод байна да. Торлууд идэхэд амжилтгүй болсон оноо ярьцаа 9-6. За 9-6 дээр нийслэлийн 21 дэх сургууль тасрал гавлаа. За 21 дэх сургууль ирэхэд жилийн ирэн сайхан өрсөлдөг. Нас насанд одоо сайхан өрсөлдөг. Энэ жил ихэд хүүгүүдээр 21 дэх сургууль 10 насны ангилалд Дархан политехник коллежтэй алтан медалийн тоглоно. 11 насны хүүгүүдийн баг хүрлийн медалийн болцол биелүүлсэн байгаа. За 8 болон 10 насны ангилалд алтан медалийн тоглож байна шүү. За манайхан одоо бас медалийн тоглолтууд эхэлж байгаа учраас сайхан шеэрлээд лайв үзээрэй. Энэ тоглолтын дараагаар 9 насны алт талбай дээр явагдана. Дараагаар нь 10 насны алтан медалийн тоглолт талбай дээр явагдана. Талбай дээр нь видео өгсөн бас тайлбартай лайвтайгаар явуулна. За тэгээд 11 12 насны ингээд яг доороос өгсөн насныхаа алтан медалийн тоглолтууд явагдаад дараагаар нь тэмцээний шагнал гардуултын үйл ажиллагаа залгуулах нэ. За тэр дөрөвдөр хуурсан мөнгөөр ямаргаа ямгаалгаа мөнгө тэнөө амгаасан мөнгө оноо олгож авлаа да. 9-6 16 болж 4 онооны тэргүүлэлт оноо салж байгаа юм байна. За тарнаас тоглолт хэрэгжүүлсэнгүй. Золоо ирж хорогшаад байгаа байна да. 11-6 9-6 дээр тоглолтын ихний завсралгаа авсан байгаа. Өмнөх завсралгаас оноо хөдөлгөж болсонгүй. 21 дэх сургууль тоглолтын 2 дахь завсралгаа авлаа. За манай хөлөөлийн мэрэгжилтнүүдийн дунд одоо бас өөрийнхөө чадвараар тун гахалтай одоо сар болсон дасгалжуулагчдын нэг бол Дамбын үлзий өтөөгөөш Хинтээ аймгаас гаралтай маструудын нэг. За 21 дэх сургуулиас одоо сохид өвгөр жишээ жиг сайхан гаргаж иж байна. Минийг насны ангиллаас сайхан бэлддэг олон жил одоо сүүлийн залгамжлаг бэлтгэхэд өөрийн одоо хөшөлмөрөөр зарцуулсан дасгалжуулагч багаа дасгалжуулагч мэдж байна. Тооны ярьцаа 11-6. За урд нь их нарийн урал явуулаад оноолт маш зүг байсан мөнх тинүүн нэлээд гоё мэдрэмжтэй тоглолттой тамирч харагдаж байна. За шууд холбоод өгсөн оруулсан. За 21 дэх сургуулиас багийн 7 дуурайнд тоглож цаадарж огн сая дөрөв дээр нэг сайхан тогтоож хоороолоор болсон. 3 дэсвэгийн тамирчид оноогоо авсан оноо ярьцаа 12-6. За бараг тэнцвэх явж байгаа юм чинь дараалал 5-6 оноо явчуда. 3 дэс. За өөрт нь холбоод өгсөн мөнх тинүүний давхаа. За мөнх тинүүн 77 дугаар нуулагч тинүүн гэж одоо 2 тинүүн байгаа юм байна. 3 дэсийн бүрэлдэхүүн. За нийслэлийн 21 дугаар сургууль 2 дугаарын нуулагч Таашням, 8 дугаарын нуулагч Залуур, 10 дугаарын нуулагч Анар Эрдэнэ, 7 дугаарын нуулагч Таадорж, 12 дугаарын нуулагч Бэлэгжээр гаргасан одоо бүрэлдэхүүн тэгээр улсын аваргад хөтсөржээ. За 8 наснаас одоо спортоор хичээллээд улсын аврагч нар тэмцээний медалийн төлөө өсөлдөнө гэдэг бас маш сайхан одоо энэ спортоор тууштай явах юм одоо тэмдэг шүү дээ. 13-7. За урд хоёрын дээр шот төлөх гэж үзсэн бас торлууд төлөлөө. 10-ны ярьцаа 8-13. 8-13 2 тоог ирэж тоогоо гэж. За 14-8 6 онооны тэргүүлт эхний чинь тоглолтын ажил дээр Өмнөг аймгийн 3 дэсийн баг очсон байна. Багийн 9 номерын тоглогч Ган өргөдийн давуулалт. За дээрээс авал доороос авал одоо их чухал да.
ийм бага наснаас сайхан спортод дурдж хичээлдэж сөрөө тавьж байна манай үдчид. За тэгээд ах ихснэрэн тоглодог, аав ээжийн тоглодог байсан. Хүүхдүүдээ яг нь гой сайхан цэвэрхэн төгөөмөл спорт руу хөл тавин оруулж байна да. За 9 насны ангилалд дундгой шарангад 1-р баг 163 суулын баг тэмцэл алт медалийн дээр тоглох юм байна. За 15-9-оор ихний үедэр өмнөгөө 3 тэс ажлыг авлаа. Алт медаль руу ордож байна 3 тэс. 9 наснд шарангад 1-р сургууль 163 дугаар сургуулийн баг тэмцэл алт медалийн дээр тоглох болно. За хүрэл медалийг Баянгарын Эрдэнэ мандал Түмбэр дасгалжуулагчтай Доломсрон дасгалжуулагчтай 100 модын 1-р сургуулиуд хүрэл медалийг болоод ангаж байгаа юм байна 9 наснд. За алт медалийн төлөө 163 дугаар сургууль шарангад 1 тоглох нэ. 10 наснд хүрэл медалийг Мисинг дасгалжуулагчтай нийслэлийн 89 дугаар сургууль, Төмөр үеиг дасгалжуулагчтай Дорногов аймгийн минер спортын газрын багт хүрэл авсан бол 10 наснд алтан медалийн төлөө Дархан политехник коллеж нийслэлийн 21 дугаар сургуулийн баг тэмцэлд алтан төлөө шалгаран тоглолт хийхнэ. За 11 насны ангилалд төвшин жаргал дасгалжуулагчтай Баянгол өргөө 1 дугаар баг, Говьт аймгийн минер спортын газрын баг буюу Баянбэрх дасгалжуулагчтай Говьтан баг 11 наснд бас л одоо алтан медалийн төлөө гарч байгаа юм байна. За 11 насны хүрэл медалийг төвшин жаргал дасгалжуулагчтай Баянгол өргөө 2 дугаар баг, Дамбын үзүүдэд дасгалжуулагчтай нийслэлийн 21 дугаар сургуулиуд одоо хүрэл медалийн боцол биелүүлжээ. За 12 насны хагшийн тоглолтуудыг та бүхэн саяын талбайд сонирхсан байх. 12 наснд Хинтээ аймгийн 2 баг медалийн гүйцэнэ. Хинтээ шинэ эхлэл Хинтийн дадлын богод алтан медалинд шалгарсан бол нийслэлийн 32 дугаар сургууль Баяр Магнаа төвшин жаргал дасгалжуулагчтай 32 дугаар сургуулийн баг, нийслэлийн Мисинг дасгалжуулагчтай 89 дугаар сургуулийн баг тэмцэлд одоо хүрэл медалийн боцол биелүүлжээ 12 наснд. За талбайд 8 насны алтан медалийн тоглолт явагдаж байгаа шүү. Маш хөөрхөн одоо тоглолцоогож байна. 21 дугаар сургууль өмнө гоён 3 тэс алтан медалийн тоглолтын 2 дугаар ээлж эхэлсэн. За мөнх тинүн арагшин шуурн хойн шуурн бас хон гоё хэн дээрээс авалт хийдэг. Тийм тоглогч байна. За энэ дэр холболтон дээр ойлгосон гараар нь ториод очиж болсонгүй одоо 2-ийн хоролт 3 тэс оноо авсан. За ирээдүйн одоо бахархмаар сайхан одоо үйл явцад ингэж 8 наснаас сайхан суурь тавьж байна. Одоо ч дэдвшин тоглогчид ингэж миний үдийн улсаа ургаа сайхан суурь тавьсан. Минийт одоо тоглоог томчид их цөөхөндөө дэдвшинд. Тийм үү. За онооны самбарны Долтын текстийг 8 нас болгоо тий. Энэ өмнөх 12-ийн зөрдөг тоглолтууд 12 насны тоглолтууд явж байгаа учраас онооны самбар дээр насныхын ангилыг өөрчлөөгүй байна. За 8 наснаас болголоо. Таны ярьцаа 1-1 за 21 дэх сургууль онооны тэргүүл авсан багийн 8 дугаар тоглогч Золоо 2 давалт руу гарсан байгаа юм байна. За 5 тоглогчийн бүрэлдэхүүнтэй талбайд 3 тоглогч ирсэлтнэ энэ насанд. За ихэнх нас 12 нас бол 6-6-аараа тоглоод эхэлсэн шүү дээ өнгөрсөн жилээс. Өмнө одоо 3-3-аар тоглодог байлаа. Үндсэн одоо яг заалны үйл рүү үндсэн байрлал нь одоо ойртуулсан 6-аараа тоглоод эхэлсэн байгаа. Бусад насууд ерөнхийдөө 3-аараа тоглож байна. Дунд насанд 4-өөрөө тоглож байна. Тэгээд энэ одоо олон сайхан хүүхэд мянгачууд хүүхэд багчууд энэ спортоор сайхан дурлаад зөвхөн улсын аваргын медаль хүртэх төлөвөө зөвхөн тэмцээнд өрсөлдөх нь одоо маш том одоо ур чадвар ойлгож байгаа. Үлдээж байгаа. Анаа ярьцаа 3-2 Золоо 2-ийн хооронд амжилттай болсон. Торны ирмэгрүүд илгэсэн. Анаа ярьцаа тэнцлээ. За тайлбарлагчийн дуу хэр сонсогдож байна манайхан. 8 насны алтын тэг тоглолт явагдаж байгаа шүү. Анаа 4-3. За өндөр оруулалтаар хинч аваад одоо тоглож байгаа учраас аль болох нэг шулуун төлөвсөн бөмбөгнүүд явуулах гэдэг тор мөрөгөд өөрийнх нь талбайд онж байгаа бөмбөгнүүд бас нэлээд харагдаж байна. Гэхдээ одоо 8 наснууд шүү дээ. Спортынхаа мөн чанарыг ойлгож тэнхэн одоо сайхан техникээ одоо эзэмшиж байгаа тоглогчид. За тэнцээ явж байсан 6-3 болж нийслэлийн 21 дэх сургууль 3 онооны тэргүүлэлтэй анаас алжээ 6-3 дээр өмнө 3 дэс завсралгыг авлаа.
За өмнө нь одоо соёлтой аймагуудын нэг л дээ сүүлийн жилүүд ихэд бас дээд түвшинд 2 клубтэй болсон. Өмнө Шахтараас гэж гарч ирээд SG Ox болсон. Energy гэж одоо сайхан клубтэй. Аймагт орон нутгтаа бол одоо Солид спортыг сайхан дэмжиж клуб актемууд олноороо сайхан гарч ирж байгаа. Хичээлэгч олонтой. Ер нь одоо бас өмнөгөө чинь нутаг орон цагуур их гоё өсрэлттэй, тесрэлттэй сайхан номерчид их гарч ирдэг. За энэ цогц хүмүүн дээр одоо онгоцноо мөнгөнийхөө жоохон өөдөөс яваад 70 тонгооч чинь оноо нэрцээ 7-3. За хэдэн ч онооны зэрэг өсгсөн хүүхдүүдийн тоглолтууд сэтгэлзүйтэй хамааралтай байдаг. Нэг унчих юм бол одоо тагаад унцдаг. Нэг оноо сайхан сэргийчих юм бол дараалал их оноо явуулдаг. За тэгээд баг тасгалж удагснаар сайхан юм олоод аргадагч нэг тоглуулаад шилж нэг тоглоод одоо тоглолтын оруулалт юм да гаргад юм да. Оноо нэрцээ 7-3. За 7-2-ийн хууралт явсан. Мөнхтийн үнийн хууралт. 7-2 дахиад оруулсан. За алдаагүй тоглож явах нь аль нь л одоо сайхан хүлээж аваад зүгээр тор давуулаад тоглоод байна. За энэ спорт чинь одоо бас хамгийн гол нь өөрийнх нь талбайд бөмбөг унгахтай хамгаалах, эсрэг байхын талбайд бөмбөг унгахыг зорддог мөн чанараар ирж байгаа шүү дээ. 9-3 6 онооны зэрэг өсглээ. За энэ ээлжийн тоглолтод 21-р сургууль хожих юм бол 3 дахь ээлжийн тоглолт гарах юм тоглолт. За энэ тоглолтоо мөнхтийн нүний хамгаалалт торноос өөрийнх нь талбайд унцлаа. За нэг оноо салгаж болдгоо дээ. Эхний ээлжийн тоглолтод оноо нь хэрэглээ ясарга төгсөлт хийсэн юм аа. Хоёр дахь ээлжийн тоглолт эхлэл их ойрхон эхлэлээ байсан. Тэгэд алдаж байна. За энэ удаа давуулалт талбайд унсан бөмбөг байна. 7-2-ийн давуулалт холдууллаа оноог. 11-3. За 7-2-ийн дараагийн давуулалт дутлаа. За номын эрдэнэ дасгаж удагчтай Өмнөг аймгийн 3 төсвийн баг буян жаргал дасгаж удагчтай нийслэлийн 21-р сургууль байна. За 21-р сургуулийн баг дасгаж удагч олон жил одоо сүлжээчдийг бэлтгэж байгаа Үлзий хотог хөгшил одоо суусан байна. Мөн одоо залуу дасгаж удагч буян жаргал одоо энэ үгийг дасгаж болж өрсөлдөж байгаа гэдэг сум сургууль актемууд энэ олон баг өрсөлдөж байгаа учраас тусгай дасгаж удагч олон багш нартайгаар сах өрсөлдөгдөө. Тэгэхдээ л одоо энэ олон талбайд одоо оцроо олохоргүй байна. Тэгээ 12-5 хайрцаатай тоглолт үргэлжлэж байгаа. За бага 2 дугаарын тоглогч Дашням хамгаалж төлөхөж байна. Дараагийн бүгийг залуу ирүүлээд авсан. За 3 тэсээс оргил татаж болсонгүй. Ган оргилийн таталт холболт болсонгүй. 13-5. За ингээд наад цаад 12 насны талбайнууд хоосон байгаа. Ерөөсөө яг медалийн төлөвт ганцхан тоглолтын талбайд явагдаж байгаа шүү. Бусад талбай дээр ихэдээ тоглолтууд байхгүй байгаа. Энэ 8 насны медалийн өнгө тодорхой болоод дараагаар нь 9 насны талбайд очиж одоо медалийн тоглолт эхэлнэ. 9 наснд Шарангад нэг 163 дугаар сургууль алтан медалийн төлөө тоглолтод үлдсэн байна. За хөрлийн төлөө тоглолт байхгүй. Хөрлийн төлөө зөрдөглөөр хожигдсан баг шууд хөрлийн медаль хүртэж байгаа. 2 хөрлийн медальтай. Хожигдсан баг нь хөрлийн төлөө тоглолт хийхгүй өөрөөсөө шууд хөрлийн медаль эзлэж шалгаж байгааг бол манай үзэгчд ойлгож байгаа. Сүүлийн 2 жил бас яг хөрлийн медалийн тоглолтгүйгээр дөрөв төлсөн бол одоо медалийн бодол хангаж байгаа шүү дээ. За 14-6 ямар ч 3 ээлжийн тоглолт гарах нь тодорхой болж та. Ээлж ярцагтын зүйл их тоон дээр ирсэн байна 21-р сургууль. Давуулт нэмэгдэх болсон. За мөнх тинүний давуулалт. За давуулт гүйсгээр өөрөө хөлөөгд авсан. Урд нь хурлаа. За тэгээд оноо болгон гоё хөлөөж аваад л төлхөөд л амар бол талбайд унгахгүй шүү дээ хоёр баг. Тэгэхээр гоё сайхан сурт хийлгэнд явжаа багш нар. За энэ дээр хоёр тоглогч тавцаад арга ухаж хасаж өссөн учраас сорлоо орлоод доороос авсан бөмбөг. 15-7-оор нийслэлийн 21-р сургууль 2 дахь ээлжийн тоглолтод ажиллаа. Ээлж ярцаа 1-1 болсон. Шотл тийгээд шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолт маань эхлэх болно. За Монголын хөлбөмбөлийн холбооны одоо бүхий л насны тэмцээнүүд дээд түвшний тоглолтууд дээр одоо бас зураг дагдаг Пүрвдэржийн ууган эрдэнэ ах маань одоо бас баг тэмцээний зургийг дарж байгаа.
За 8 наснуудын алтан медаль нөлөөг тоглолт байд явагдаж байгаа. Тоглолтын 3 дугаар үе ихэхэд бэлэн болсон. Хадсан баг алтан медалийн эзээр шалгарч хожигдсан баг мөнгө медальтайгаар улсын аврагч шалгаруулалт тэмцээнийг өндөрлүүлгэнэ. За тэр араас том сахан зөвлөгчтэй мөнгө тэнүүн хамгаалтнаас авж байгаа мөнгө шугамны гаднаас өмнө 3 тэс 3 флэчийн тоглолт ихний оног авлаа. За баруун талын 3 тэсийн талбай жоохон галаш харагдаад байна. Гэхдээ одоо энэ Бунтхой спорт ордны гэрэлтүүлэг одоо бүрэн асаагүй байгаа учраас гол руугаа жоохон гэрэл ихтэй юм. Хоёр тал руугаа ер нь жоохон харанхуй татаад байгаа. Гэхдээ энэ болгоныг бол манай үзэгчдээ байгаад харчих واخ. За урд үсгийн хамгаалалт амжилттай болсон нийслэлийн 21 дугаар сургууль оноогоо хөдлөглөө. За тэгээд олон багтай улсын аваргын тэмцээн үзүүлэх гэж одоо олнороо сайхан ирдэг. Энэ болгон чи одоо сүхэн эцэгчүүд өдөө сонирхчид нутаг орнуудын одоо аж ахуйн нэгжүүдийн одоо дэмжлэг их байдаг. Тэр дэндээ багийн спортууд одоо хөгжөөнд дэмжигч дэмжлэггүйгээр одоо явах боломжгүй байдаг. Тэгээд ер нь жилийн жил 21 аймаг 9 дүүрэг бас л 21 аймгийн сумдуудаас маш олон одоо бас дараа үеийн сайхан үйл явдлууд энэ улсын аваргын тэмцээнд өрсөлдөгөө. За өмнө нь одоо бас янз бүр засанд олоодаа гадаад талбай зохион байгуулагддаг байсныг бас манай үзэгчид мэдэх байх. Сүүлийн жилүүдэд ер нь орц гişинтэй айхтар болсон. 2024 онд 3000 гаруй үйлчлэгчид өрсөлдөж байлаа. Энэ жил 734 багийн 4000 орчим үйлчлэгчид одоо суглаа яаж өрсөлдсөн. Ерөнхийдөө эндээс Ховд аймгаас ирэхэд багууд их цөөхөн ирсэн. Малын өвчин гарцсан тэндээс ирэхэд баг тамирчид маань улсын аваргад ирж чадсангүй. Тэгэхээр 700 орчим баг одоо өрсөлдсөн шүү дээ. 700 орчим багийн 4000 төгсөн тоглогчид миний дэд улсын аваргад тоглолоо. Яа, анаа нэрсэн 2-2 Ананд давд гүйцэтгсэн. За урд Дашнамын төлөвсөн бөмбөг давсангүй. Анаа нэрсэн 3-2. Анаа нэрсэн 3-3. За 21 дэх сургуулиас анар ирдэнэ. Давалт руу гарлаа. За 8 наснд ингээд эхний алтан медаль нөлөөг тоглолт ингээд 3 ээжийн тоглолтоор шийдэгдэх шилээ. Одоо аврагын тоглолтууд нь таамаглахад том бэрх. Ихэнх нь одоо бас нэлээд оноо дээр шийдэгдэн 3 ээжийн тоглолтоор шийдэгдэх тоглолтууд нэлээд олон байгаа. 5 наснд 8, 9, 10, 11, 12 гээд 5 насны ангилалдаа алтан медаль нөлөөг тоглолтууд талбай дээр одоо ингээд нэг нэгээрээ явагдуулнаа. Урд оноглоо мөнгө тэнүү. Тун гоё мэдэрлээ. Анаа нэрсаа 4-3. Ган оргилийн давуулалт 3 дэсийн багаас Дашнам төлөвсөн залуу үеэр хойшны явуулсан. Энэ наснд бол дөнгөж одоо сайхан техникийг эзэмшиж харилцах мэдээлэлтэй тун гоё одоо сайхан гарч ирж байна. За тэгээд 9-10 насны ангилалд ер нь одоо сувилбэр хамнаас явж байгаа тоглогч ч байна. Хичээлэгчдийн тоо бол өнөөдөр их сайхан болцсон юм аа. За анаа нэрсаа 5-4. За давуулаад олдуулж байна да. 21 дэх сургуулийн багаас Дашнамын давуулалт холдуулж байна. Анаа нэрсаа 6-4 болголоо. Солгоо тоглогч байна Дашнам. За нэлээ хойно үлээж яваад мөнх тэнүү оруулсан шууд буцааж байна. 21 дэх сургуулиас анаар ирдэн. За дараагийн бүг холбоод өгсөн. За тэр арга шин булангийн зайг харж тэтгч байх чинь асал гоё хараатай тоглолт байна да. За энэ гоё мэдэр гадаа гарч мөнгнөөс болтлаа. Өмнө 3 тэс оноо авсан оноо ярьцаа 5-6. За энэ тоглолтын дараагаар 9 насны аврагын дэг тоглолт та бүхэнд хүрнэ. Нас насаараа одоо ижлээд явчихнаа.
За 8 наснууд улсын аваргад 3 дахь жилдээ өрсөлдөж байгаа. Анхны жил баяр сайхан тасалжуулагчтай дарахны баг 8 наснд анхны улсын аварга алтан медалийг хүртэж байлаа. Өнгөрсөн жил 163 санагдаад байна. 163 Өнгө аймгийн удирдлагын баг тоглоод байсан. Одоо аль баг нь авч ирсэн бол да. Ямар ч тач энэ хоёр баг өнгөрсөн жил медальтай тоглосон байх хэвээр. За энэ наснд бол энэ жил бол бас Өнгөс баг өрсөлдөж байна. Нийслэл 21 дэх сургуультай медалийн гол цагтыг талбайд ихсэж байна да. Тоглож байна да. За хоёр хог бол ер нь бас онгой мэдэрсэн байна. 4 өдөр одоо энд өрсөлдөж байгаа. Талбай бөмбөгөнд дасаад сандрал байхгүй болчихсон. Ер нь нэг тийм шаардлагагүй алдаа бол одоо 8 наснуудаас харахгүй байх шүү дээ. 8-5-аар талбайгаа сольж байгаа юм байна. 21 дэх сургуулийн 3 онооны илүү талбай солилоо. За насны алтын лэг тоглолтуудыг бас та бүхэнд мэдээлэл хүргэнэ. 9 наснд Түмбаяр Доломсрын тасалжуулагчтай 100 модын 1-р сургууль, Мөнх тулга Баярхуу тасалжуулагчтай Баянгарын Эрдэнэ мандлын багууд хүрэлцэн медаль болж ирсэн. 9 наснд Шарангад 163-р сургууль алтан медальтай тоглох болно. 10 наснд Мисинг тасалжуулагчтай 89-р сургууль, Төмөр үеийг тасалжуулагчтай Дорнодын минер спортын газрын багууд хүрэл авсан бол алтын төлөө Дархан политехник коллеж 21-р сургуулиас медалийн гүйцэх хийх тоглолт хийх нэ. За тэгээд 11 наснд Баянгол дэргөөгөөс 2 баг гарч ирж 2 дугаар баг нь хүрэл медалийн болзол биелүүлсэн байна. Нийслэлийн 21-р сургууль хүрэл медалийн болзол хангасан бол Авалтай аймгийн минер спортын газар Баянгол дэргөө 1-р багууд алтан медалийн төлөө шалгарсан байна. 12 наснд алтан медалийн төлөө Хинтэн аймгийн 2 баг медалийн гүйцэхэндээ Хинтэн аймгийн Дадал сумын баг тамирчид Хинтэн эргэх бөмбөг клуб авраг төлөө шалгарсан бол хүрэл медалийн төлөө нийслэлийн 89-р сургууль 32-р сургуулийн баг тамирч шалгарсан байна. За Баярмагны тасалжуулагч Төвшин төр тасалжуулагчтай 32-р сургууль хүрэл авч байгаа юм байна. Мисинг тасалжуулагчтай 89-р сургууль 12 наснд хүрэл медалийн болзол биелүүлсэн байгаа. 10 наснд бас хүрэл авсан байгаа шүү. 2 наснд хүрэл медальтай юм байна 89-р сургууль. За тэгээд хос медальтай боцох багууд их олон байна. Хинтийн 2 баг алтын төлөө тоглох юм байна. 21-р сургуулийн 3 баг 4 баг одоо медалийн болзол биелүүлж байгаа юм да. За тоглолт руу гацгоё. Шийдвэрлэлийн тоглолтын тоо дэшээ гарч байна. Онооны ярьсан 13. Нийслэлийн 21-р сургууль эхний ээлжийн тоглолтыг бол алдсан шүү дээ. Хоёр ээлжийн тоглолтод 7 оноо зэрэг төгсгөл хийсэн бол 3 ээлжийн тоглолтод 8-5-аар талбайгаа сольсон оноо гадагсан ивэрэ. За арагч нь булнууд идэхэд оноо голдсон онооны ярьцааг 11-7 болгож өөрчилж байна. За багийн 2 дугаарын тоглогч Дашним давуу тэмбэстээр за мөнх тэнүү шууд хууруулахаар болсон. 3 дугаарн дээр Анар Эрдэнэс нэлээд өндөр тоглогч шүү талбай дээр харахад 21-ийн 10 дугаарын тоглогч Анар Эрдэнэ. За 8 наснууд ястай хөөрхөн. Тэгээд ер нь л одоо үед ингэхэндээ байхааргүй тунго эзэмсэн байна. Доороос авал дээрээс авалтын техник. Энэ наснд бол арай одоо тоглох хөлбөр гамнаас байхгүй. Ихтэй одоо сайхан хууралтууд идэвхтэй их гоё болж байгаа юм байна. Хөлний шижитэн дээр тун аятаа харагдаж байна. За энэ удаа жоохон гадагшаад хуурчлаа да. Ган өргөлийн уралт байсан юм уу? Онооны ярьцсан 12-8. За зөвхөн минийг улс авраг гэлтгүй юу? Одоо бас нийслэлдээ олон одоо бас насныхаа тэмцээнд өрсөлдөг одоо тоглогчид энэ жил одоо зөвхөн улсын аврагын тэмцээнээс гадна нэрмжит тэмцээнүүд их олноор явагддаг болсон. Тэр тэмцээнүүд одоо баг тамирчтай маань ер нь одоо спортоос ахын ойлгож төгөлдөр шиж одоо бас улсын чанартай тэмцээнүүд дарж ирдэг дээ. 3 дахь ээлжийн тоглолтын оноо 13-8 болсон. За хоёр талаа 9-13. 3 тэсээс мөнх тэнүүнд авалт гүйцэтгэн. За 4 онооны тэргүүлэл би алтан медаль их ойртсон байна 21-р сургууль. За багийн тасалжуулагч Буян Жаргал тасалгыг авлаа. За энэ тоглолт өндөрлөөд тун удалгүй голын талбайд 9 насны талбайд алтын лэг тоглолт эхэллээ шүү. 9 наснд Шарангад 1-р сургууль 163-тай тоглох тоглолт. 10 наснд Дархан 21-р сургуультай тоглох тоглолт. 11 наснд 21-р сургууль Говьтай аймаг Бинер спортын газар баг Баянгол дэргөөтэй тоглох тоглолт. 12 наснд Хинтий Дадал Хинтийн эргэх бөмбөг баг тоглох нэ. Дашним хуураад оруулсан. За мөнх тэнүү тунгой мэдрээд очиж байна шүү дээ. Тоглолт үргэлжлэхээр бөмбөгөн дээр багийн нөгөө хоёр гişээ ойлгоцсон гэдэг дундаа онгаах юм да. Мөнх тэнүү их гоё мэдэрч хоёр дээр
Нэлээд өндөр бүг гаргаад ирсэн. Ойлгоцсонгүй. За 14-9 5 онооны тэргүүлэлтээ нийслэлийн 21 дугаар сургууль Уурхачийн 21 алтан медалийн тоон дээр ирсэн байна. Давуултыг Анар Эрдэнэ гүйцэтгсэн. За мөнх тэнүүн толбож өгöd болохгүй явах нь тодорхой. Цагсан гоё тоглоо байна. За дараагийн мөнгө дээр Огн улбагийн олон төгсөлтөчны юм ачлаа. Цаанч зохиолоо өндөр тоон дээр мөнх тэнүүний тоглоо оноо өртөл санааны ярц 10-14. Ган өргөлийн давуулт. За хурагш олдсон хурах гад боосонгүй 3 онооны зэрэгтэй тоо ярьсан ганцхан оноо аваад өгн хожил байгаа. Гэхдээ л одоо тасчлуулагч хаширлаа дамбыг өлзөө утга мастер засварлага авлаа. За нэг тоглолт одоо дараалал оноо явуучих юм бол одоо сэрэгдгүү талбай хүүхдийн одоо сэтгэл зүй гэж одоо сая үлдээ зүйл биш үү те. Энэ наснд нь одоо тэгэл төгсгөлийнх ганц тоо яаж авах талаар одоо сүүлийн онооны төлбөрүүдийг зөвлөгөө өгч байгаа бох тасгаж удагч. Батат. За мөнх тэнүү. Пас өгöd автонд явсан. Тэр давтгал тэр тун гоё гарт орсон тоглогч байна мөнх тэнүү. Арга байхгүй онцлох аргагүй. Тоглогч байна энэ удаа жоохон өндөр ах хэрэгтэй байсан болоо холбох хүмүүг ананд жоохон гасраад хөрчтэй. Торны доогоор явцаа. За 15-11-ээр шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолт шийдэгдэж байна. Буян жаргал тасгаж удагчтай, Үлзий утга тасгаж удагчтай нийслэлийн 21 дугаар сургууль 2026 оны буюу 29 дахь удаагийн минүлийн улсын аврагчлал тэмцээн 8 наснд алтан медалийн болзол биелүүлж номын эрдэнэ тасгаж удагчтай Өмнөгүй аймгийн 3 дисбагийн багтамирчид улсын аврагчлал тэмцээний мөнгө медалийн болзол биелүүлж байна. За энэ насанд хүрээлэн медалийн эзлэр Аркич клуб Falcon 123 дугаар сургуулийн баг тамирчид одоо хүрээлэн медалийн нийслэлийн 2 баг бол одоо хүрээлэн медалийн болзол биелүүлсэн юм байна. За тэгээ 21 дугаар сургууль алтаа авч Өмнөгүй 3 дис 8 наснд орон нутгуудаас одоо медалинтэй тоглосон ганц нь байлаа. За ингээ медалинтэй тоглолтуудаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тунгуудгүй 9 насны талбайд алтын төлөв тоглолтыг эхлүүлье.